За манай сурвалжлахыг Увс аймгийн Хяргас сумын нутаг Хяргас нуурын одоо зүүн хөвөөнөөс мэдээлж байна. Бид ингээд явсаар байгаа өнөөдөр Увс аймгийн Хяргас сумын улсын аварга малчин Отгонгоос хотод ирээд байна. Тэгээ малын төллөөд хаврын их ажил ондарсан дулаахан бас цас ахтай юм сайхан хавар байна. За харивч хохин 5 настай улаан гоом цэцэрлэгт явдаг. За харин энэ хавар цэцэрлэгээс жүлээ аваад мал төлөх үеэр өвөө эмээдээ туслахаар иржээ. За хүүхдийн тус ёстой багддаггүй юм байна гэж өвөө эмээ нь хуучлана. Ишгээ зөөх, шуунаас хамгаалах, төлөө оруулах гээд охины өдөр бүрийн ажил дуустдаггүй өнгөрдөг байна. За эмээ өдөр тус болж гин үү? Тус болж гин. Юу хийж чи өдөрт юу хийдэг нэг яриач? Ишиг зөөж өгнө. За. Яманд өвс өгнө. За. Тэгээд Эмээдэн төлөө авчиж. эмээдээ төлөө авч өгнө. За. Аяа нөгөө. Аяа угаан тэгээд Их ажил хийдэм биш үү те? Хөдөө байх гоё байна уу? Чамд улаан гомд байх нь гоё, аль нь гоё вэ? хөдөө. За. Яг малчин хүн ч одоо ингээд гар хөлийн үзэд тус болох юм хамгийн хэрэгтэй яг мал төлөхгүй. Энэ цэцэрлэгт өвдөг байхгүй. Тэгээд бид нэр бас гар хөлийн үзэр заах гээд авчирсан. Ямар ч бас малын анхны мэдгэцгэнтэй болж гинөө бас. Тийм шүү дээ. Энэ хойны чинь ингээд одоо шувуу ирдэг байхгүй хурган дээр бас. Тэр мэрийг хамгаалж шувуу ирж гинэ тэгж гинэ гэ. Ишиг зөөж өгч гинэ. Ишгээ тоогоор нь яаж юг дууддаг гэлээ минь. Нэгжийн тоог нь мэдчихэж байгаа. Тэгээд нэг 10 дээр өгсөн ишгийг 1 дээр 53-ыг 5-3 гэдэг. За. Тэгээд За Хяргас нуурын хөвөөгөр хаваржиж байгаа улсын аварга малчин Отгонгоох энэ өдрүүдэд мал нь эд төлөлөөд ёстой л малчин хүний хаврын завгүй өдрүүд үргэлжилж байлаа. За хязгаар нутагт мал маллах, мал дээр гарах залуусын тоо жил бүр цөөрч байгаа нь насаараа мал маллаж яваа Отгонгойн санааг зовох болснооч бидэнд ярьж байна. За төр засаг зөв бодлого гаргаж залуу халаа үеийг мал дээр гаргахад анхаараасай гэж тэрээр ярьж байна. Малчин хүн болтохгүй мал малддаг хүн баруун хязгаарт ирээсээ маш бараг залуучууд бол мал маллах болсон. Маш хэцүү. Тэгээд мал маллах нөхцөл бол малын зах зээлийн энэ маш харьцангуй бага. Тэгээд тэрнээс цаашлаа ярих юм бол тэгээд мал малж амьдрах нөхцөл бол ер нь маш хэцүү нөхцөл болоод энэ малчид залуучууд дэшээ малаас зүхтаад хөн дээрээд байгаа юм шиг болж байна. Миний хувьд тэгж ойлгохтой. Одоо энэ байдлыг ер нь яаж засах вэ? Та ер нь малчин хүний хувьд нэг бас 30 гаруй жил мал малсан үед юу гэж харддаг? Энийг одоо төрийн бодлогыг л одоо өөрчилж малдаар энд малгүйгээр Монгол төрийн Монгол хүн амьдрын гэж байхгүй. Малт залуу малчдыг маш урамшуул төрийн бодлогыг маш дээшээ уламжилж одоо энэ төр засаг маань маш анхаарч мал хардаа жоохон анхааралтай авахгүй бол мал маллах хүн цааш тэр нь маллах нөхцөл хэцүү тэгээ мал малж амьдрах нөхцөл маш хэцүү болоод байгаа шүү. Энийг ер нь цааш төрийн бодлого тийж ханруулахгүй бол энэ дээр цааш үргэлжлүүлээ мал малддаг юм мэдвэхэнд одоо энэ манай суурьсан малаа жоохот ер нь мал малж байгаа залуучууд маш ховор байна. За эднийг Хяргас нуурын хөвөөгөр хаваржаад зуны дэлгэр цагта бор хайрхан уулынхаа зүүн тийш гарч зуншдаг байна. Увс аймгийн Хяргас сум энэ жил цас багтай хаваржаа сайхан болж байна.